За сайн байцгаана уу үзэгчдээ. Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр мен Тайсон намайг үзэх гээд ороод ирв да. Энэ удаагийн шинэ бичлэгэндээ тавтай морилцгоо. Би одоо Улаанбаатар явах гэж байна. Тэгээд Улаанбаатар би явж бараг нэг 4 5 6 7 хоног болох хугацаа юу. Яг тэр хугацаанд хідэн төгрөг үрхээ ер нь тооцоолж авч үзье гэж бодоод энэ бичлэгийг эхлүүлж байгаа. За тэгэхээр одоо ямар ч гэсэн хамгийн түрүүнд бүгдээрээ гэрийн гадаа Улаанбаатар явах такси дуудчихсан байгаа. Бүгдээрээ гаж таксиндаа сууя. Такси маань хідэн төгрөг болох нь үгээл одоо ер нь ингээд мөнгө бодогдоод явнаа л гэсэн үг. Шууд замаараа үрж авлаа шүү. За хотод ирээд хамгийн түрүүнд UB Cab суусан. UB Cab суухад таксины мөнгө гээд за нэг 10,000 гараа хүрээгүй мөнгө гарсан заяа. Тэгээ би найзынхаа гэрт ирчихсэн. За одоо болохоор би эндээс Хүннүү мол орох гэж юм. Тэгээд найзындаа айлын хоол хороогоод ээж болохгүй. Тэгэхээр бүгдээрээ ямарсан ойр зургийн идэх өглөөний цай мэ. Харамсаагүй шүү. Яарчсан бүгдээрээ ойр зургийн идэх өглөөний цай бэлтгэхээр Хүннүү мол орцгоё. Бас хідэн төгрөг болохыг бүгдээрээ харцгаая. Let's go. Хүннүү молоос худалдаа авалт хийгээд орж ирсэн ч гэсэн юу ч хаа. Бүгднийг хуухуу татаал хүмүүс аваа явчих. Ямарсан бүгдээрээ өөр хаашаа гэлээ адууны зах илүү. Фермерийн зах гинэ тийм газар руу авч явахын л гин. Тийшээ очиж хүнсээ цуглуулцгаая. Let's go. За ямарч гэсэн эхний ээлжинд жимс авцгаая. За Улаанбаатарт ирсэн эхний өдөр бол нэг ойролцоогоор хідэн дөрвний юм худалдаж авснаа та бүхэнд тайчяа, тоочё. Юу гэдэг лээ тайчяа гэдэг лээ. Тоочё. Тооч нэг арай өөр үг байдаг шүү дээ. Тайчяа илүү. Сая хүнсний дэлгүүрээс нэг иймэрхүү юмнууд авлаа. За нэг юм ундаа заяо. Энэ миний дуртай уух дуртай тараг байна. Тэгээд энэ болохоор найз авсан. Тэгээд зайрмаг авлаа. Хаяаны гомь идүүлгээ гомь авлаа. Тэгээд өндөгний салаад хийж идэх гээд нэг жоохон хям авсан. Тэгээд зайрмаг авсан. За эднэр болохоор нийлээд 37300 төгрөг миний данснаас хасагдсан байна. За дараачих нь болохоор мэдээж жимсний хүүхдтэйгээ би маш их хэмжээний жимс авсан. За тэгээд энэ жимснүүд маань нийлээд 36910 төгрөг болсон байна. За тэгээ одоогийн байдлаар бол миний данснаас нийт 113,159 төгрөг өрсөн байна. За тэгээд байж байгаадаас дахиад нэмэлт зардал мардал гарах юм бол та бүхэндээ би сайхан тоочоод явна. За тэгээ нийт Улаанбаатарт бүгдээрээ хідэн төгрөг үрчээд дарханлуугаа буцаад одоо явахыг бүгдээрээ харах болно. Үш үзэгчтэй нэг юм гайхуулчихъя би. Би одоо энэ серум, нарны тостой энэ серумыг хэрэглээд ингээд дуусч ин заяо. Энэ бүр зүгээр солиотой. Бүр солиотой гэдэг үг багтгаа. Би одоо ингээд бүр 2 дахь саваа хэрэглэх гээд ингээд авцсан байна л да. Яадаг вэ гэхээр хулгайчаа. Энэ хараа. Яй. Бүр цусгараад эхэллээ. Тэгээ өөрийнхөө гараар өөрийгөө зүсээ ичлээ хулгайч юм аа. Яй бүр цус алдаад энэ шүү хүмүүсээ. Хайран гар. Намайг Солонгос тахад энэ серум ингээ бэлгэнд ирсэн байхгүй. Тэгээ би одоо ингээ 2 дахь саваа хэрэглэх гээд бас авчихсан байгаа. Тэгээ бэлгэнд ирсэн болохоор нэг тоож хэрэглэхгүй байсан. Тэгээд яг хуу сүүлд нарны тос маань дуусаад аваад хэрэглээд үтсэн. My god энэ зүгээр гялтгандаг, гялалцдаг, галтаадаг заяо. Зүгээр энийг түрхэх юм бол арьс чинь зүгээр яг Солонгос хүмүүсийн арьс шиг гялалцдаг. Энэ ком заяо. Энэ ком. Энэ Сикатен комент гэсэн амар дайжгүй. Би бүр энийг хүрээллийнхаа хүмүүст ч гэсэн ингээд жоохон ингээд савлж өгж байгаад ингээд хүрээллийнхаа хүмүүсээ бөөндөг хэрглэж үтсэн. Тэгээд үнэхээр яг батгахтай арьсанд бол айгүй дайжгүй үрдэн өгдөм байлээ. Instagram хуудас руу нөрөө тэгээд сонирхоод үзээрэй. Энэ серумыг бүр ялангуяа аваарай. Амар гоё юм байлээ шүү. За өглөөний минь үзэгчтэй. Миний ингээд 2 дахь өдрийн өглөөнд давтаа марил тэгээд өнөөдөр өглөө сэрээд би өчтөр авсан хүнсээрээ ингээ сайхан өглөөний цай бэлдсэн сууж байна. Одоо өглөөний 9 цаг 12 минут болсон байна. За та бүхэн минь анзаарах юм бол яагаад нус нулимс гойж байдаг юм болоо. Ямар хэцүү юм бэ? Нусаа нэг идэх. Би Солонгос тахад бол тэр нилээ оройн сэрдэг байсан шүү дээ. Бараг оройны 6-7 молоогоос ирсний өглөөний цагаа ууж ингээд Монголд ирснээс хойш амьдрал өөрчлөгдсөн. Одоо өглөө 9 мэс гэхэд бол сэрдэг болчоод байна. Нэг цэвэрхэн хөөрхөн хувц өмслөө. Нэг юм ажилтаасны гудал саар л өмд тэгээд эн чи юу гэдэг лээ хүүдээ өмсчлөө заяа. Тэг яг гадуур нь жоохон даарч магадгүй гээд хөөрхөн нимгэн куртэг аваад гарыг. Манай таксины жогч газраа мэдхгүй надаас асуугаад хөлөөнөөс ирсэн би яаж мэдэх вэ тэгээд
тусалж чадсангүй ямар ч гэсэн учраа болоод ирсэн юм шиг байна. Явсаар л та төгжрэл. Саяны такси 29940 боллоо. Ирэх ёстой газараа ирлээ. Орж уулзцаая. 2000 years later. За сайн нэг уулзах ёстой газартаагаа уулзчлаа. Одоо бүгдээрээ талбай орноо. Одоо ямарсан дахиад таксинд мөнгөө өрөх гээд хүлээгээ зогсож байна. За хэдэн төгрөг гард юм бол та. За мэдгүй ямарсан бүгдээрээ таксин суунаа. За сая гадуур явж байгаа чаймигийн дэлгүүртээ таарлаа. Бүгдээрээ ор сонирхож үзцгээе. Энэс солилдож байгаа. За энэс хоёрыг авчи. За анх удаа чаймигийн дэлгүүрээр орж үзлээ. Бараа нь бүр бүгдээрээ өстө шоржгон тал зарагдд юм байна. Бараг юу ч хийсэнгүү байсан хамгийн хямдхан 2 имэйл худалдаж авлаа. Тэгээд энэ болохоор сая хоёр ширхэг ийм түлхүүрний остер шиг юм байсан. За нийлээд 38,000 төгрөг боллоо. За ингээ миний данснаас 38,000 төгрөг хасагдлаа. За 13,000-аар таксидаад гэрийнхэн гадаа ирлээ. Данснаас маань дахиад 13,000 төгрөг хасагдлаа. Ийм хөөрхөн машин сууж ирлээ. 2000 years later. За өнөөдөр бол хотод ирсний 3 дахь өдрөө. Өнөөдөр гэр мэрээс бол ерөөсөө гараагүй сохор зоосч үрсэнгүү заяа. Одоо ингээ нэг лавшааны шүл ингээл уугаа сууж ийн. Лавшаа. Гурилтай шүлний шүл идээ сууж гинөө би. Тэгээ өнөөдөр гэрээс гараагүй болохоор айгүй сонирн байна. Гэр мэрээс гарахгүй нэг өдөр гэртээсэн ч юм бас эвгүй юм шүү. Төсөөрч ийн. Тэгтээс амар өөдж ийн ингээл нэг гидэн годон зан хөдлөө шууд гүүгээд гарвал гарч гал байна. Тэгтээ яах вэ? Яг хотод ирсэн ямар ч байсан 3 дахь өдрийн байдлаар сохор зоосч үрсэнгүй. За тэгээ бүгдээрээ маргааш 4 дахь өдрийн байдлаар ямар нэг мөнгө төгрөг өрхнөөгүй юу яг тэр үед ингээд уулзцгаая. 2000 years later. Улаанбаатарт ирсэн 4 дахь өглөө. За нүдний шлээ зүүчт юм амар мангар царай матаа харагдаад байна. Тийм. Нэг юм шил зүүхээр нэг юм амар ордог царайтай хүмүүс гэж байдаг те нэг шилгүүл бол нэг царай нь явдгаа одоо над чиг нэг юм сонь царайтай хүмүүс. За тэр ч яах вэ? За одоо 4 дахь өдөр өнөөдөр мөнгө үрэлт бол жоохон гарах магадaltaй байна. Одоо бүгдээрээ гэрээс гарна. 10 жилийнхаа best of best print-тэйгээ уулзах гад гарах гэж. За ямар ч байсан гадаа нилээ хүүтэн байгаа болохоор жоохон зузаан хувц өмсч байна. Доогор нь одоо бүгдээрээ гоё цэвэрхэн гутал өмсөдгий. Ямар гутлаа өмсөх үү? Сонгуулийг танараа. За юу. Энийг өмсчихүү. Энэ гоё харагдах уу? Дажгүй юм шиг байна те. Энийг өмсчий те. За. Болчлоо. Сонгуулийн тэгшиг угаасаа ганцхан гуталтай ирсэн юм биш үү? За сая хүннүү мол дотор найзтайгаа зүг бүүл орж хоол идлээ. Тэгээд найзынхаа хүүхдэд нь нас хувцас авч өглөө. Нэг ойролцоогоор бол данснаас нэг 300-аас 400 мянган төгрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар бол нэг юм 400 мянган төгрөгийн зарлагтай явж байна одоогоор. Тэгээ цаашлаас яг хэдэн төгрөг үргэдгийг бас мэдэхгүй байна. Бүгдээр ямар ч гэсэн үргэх мөчт нь уулзнаа. За өлсөөд дахиад юм идэх гээд ирсэн байна. Би амар догбуугаар ингээд өлсөөд авахгүй бүр зүгээр догбуугийг идмээр санагдаад тэгээд догбууг идэх гээд нэг солонгос хоолны газар орж ирсэн сууж юм. За өнөөдөр бол UB дэрсний 5 дахь өдрийн өглөө. Сайхан сэрлээ. Өчтөр гэртээ 1 илүү 2 олж байхад ирсэн. Манай Барса гэд нээз өгдөө штэ. Тэрнтэй жоохон гадуур алхаж малхаж жагаад ер нь жоохон оройвтер гэртээ ирсэн заяа. Одоо болохоор би найзынхаа байрнаас нүг гэж. За энд баг 4-5 хоног байлаа. Тэгээ одоо 5 дахь өдөр болохоор буудалд байх төлөвлөгөөтэйгээ бүгдээрээ ямар ч байсан манай найз надад буудал захиалж өгсөн. Тэгээ тэр захиалсан буудлыг очиж сонирхын ямар буудал гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан локейшнийг явуулсан байсан. Тэр локейшныхын дагуу бүгдээрээ тэр буудлын руу нь очиж буудлуудыг л гэж нэг олон буудлаар явд юм шиг. Тэр буудлыг очиж сонирхцгаая. За ямар ч байсан ингээд чиндантайгаа тэд нэг юм жижиг ачаатай одоо найзынхаа гэрээс гарч ийн. Тэгээд намайг найз манаас буудлын руу манд хүргэж өгөх гээд гадаа ирсэн байгаа. Сайхан үнгүүл буудлын дээр очих юм шиг байна. За өлсөлт явагцсан бүгдээрээ буудлын руу очихоос өмнө нэг газар орж хөнгө юм идцгээе. Дөнгөж саяны хоол хэдэн төгрөг болсон бэ гэхээр 40,700 төгрөг болсон байна. Энэ одоо юу болсон бэ?
За нэг юм bubble tea авлаа. Энийг болохоор манай найз авч өгсөн. Миний данснаас ямар ч мөнгө гараагүй. За. Яа за буудалтай ирчихсэн. Айгуу нэг үзүүлчих харуулчих ихээр нэг л бувчраа болохгүй байх юм. Амар хичээтэй болохоор. Ямар сонирн буудал юм бэ? Буудалтай ирээд KFC идэж гин. Энэ бол надаас гараагүй зарлага. Барсаа авсан. Тэдэн төгрөг боллоо. 30,500 төгрөг болсон гинэ. За өнөөдөр UB дэрсний хамгийн сүүлийн өдөр өнөөдөр би дархан буцах ёстой. Тэгээ сая сэрчээд нүүр гараа угаачаад одоо би нэг байгууллагатай гэрээ байгуулахаар явах гэж байна. Тэгээ гэлс ямар ч байсан битүүлэл гарыг ямар ч байсан буудлын албаар тэр гэрээ байгуулах газартайгаа ойрхон авсан болохоор ерөнхийдөө бол яарад ах юм алга одоо 8:34 болж байна. 9 цагаас би гэрээ байгуулад 11 цагаас дахиад өөр газартаа уулзчаад тэгээ дархан руугаа би go bye болох байгаа. За ямар ч ингээс хуцаа өмсөд. Тэгээ уруул муруул балиар өмхийцэн хатцсан яваад иж болохгүй. Тэгээд оройлондоо нэг базлын дүрхчихсэн. 1 км зайтай газар юм байна. Бүгдээрээ сайхан гараад алхачих гэж шийдлээ. За гэрээгээ байгуулчихлаа. Яаж жахад хүмүүс яваадахаар бичлэг их чи ямар хичвэр юм бэ? Сая Vitavid компанитай уулзаад ажлаа амжуулчлаа. Тэгээд сая UB Capital ирсэн. Тэгээд данснасаас дахиад мөнгө хасагдчихлаа гэсэн. Тэ надаа Vitavid-аас ийм бэлэг өгсөн. Бэлэг авчаад Mobicom дээр үйлчлэх. Манай хар биз. Ямар хар юм бэ хөө? Юу болоо вэ? Ямар хацсан. За Mobicom аваад ороод eSIM-ний үйлчлэгээ авлаа. Тэрнээс болоод 5,000 төгрөг данснаас хасагдчихлаа. Дараа сараас эхлээ 30-40,000 төгрөг төлхийн гинэ. Тэнгэр минь. За. За нэстагам такайби захиаллаа. За тэ сайхан идэ да. За ямар ч хэлсэн UB Capital гэрийнхэн гадаа ирчлээ. Одоо гэрлүүгээ орцгоё амар ядарч байна. Бичлэгийн маань энэ хүртэл үзэгч та бүхэндээ баярлалаа. Концерт туслаа конец бил мабай. Яарал даруул хөлдөн хөлдөл өхөн өхөөлөх чинь баярлалаа баяртай.